Сайн байцгаана уу? За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдөр мэндийг хүргэе. Би өөрийнхөө channel дээр арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар өөрийнхөө сэтгэлдлийг болон өөрийнхөө мэддэг зүйлсийг ингээ та нартай хуваалцдаг байгаа шүү дээ. Тэгэхээр сар болгоны favorite-зээ хүргээд одоо 3 дахь дугаараа хүрэх гэж байна. Тэгэхээр энэ удаагийн бичлэг бол December favorite. Өнгөрсөн 12 сарын хугацаанд миний хувьд бол ерөөсөө гэрээс гараагүй нэг тийм гэртээ шинэ жилээ тэмдэглэгээ догтлсон нэг тиймэрхүү хүн байлаа. Тэр хугацаанд хэдий гэрээснийх гарахгүй байсан ч гэсэн арьс арчилгаанд чийгшүүлэх төрлийн зүйлсийг маш түлхүү хэрэглээд тэгээ нарны тосороо сайн хамгаалаад тиймэрхүү байдалтай байлаа. Тэгээд энэ удаагийн 12 сарын дуртай зүйлстэй болохоор нүрийн арьс арчилгаанд 3 бүтээгдэхүүн тэгээд нэг биеийн тос орууллаа. Тэгээд нийтдээ 4 бүтээгдэхүүн. За нүрийн арьс арчилгаанд ямар бүтээгдэхүүнүүд оруулсан бэ гэхлээр Cosrx-ийн Propolis Synergy Toner, Propolis Light Ampoule, Propolis Light Cream гэсэн яг энэ нэг лайны 3 бүтээгдэхүүнийг оруулчлаа л та. Тэгээ би бас энэ бичлэгийг хийх гээд за алийг нь оруулах вэ гэд те аль нэгийг нь оруулчих эсвэл нэг хоёрыг нь оруулчих гэсэн чинь яалтчгүй бүр гуруулаа орохоор байгаад байгаа юм л да. Та нар угаасаа харж байгаах миний хэр их хэрэглэснийг. За энэ хүү Propolis line-ыг болохоор Cosrx-ээс надад брендээс нь бэлэг болгон явуулсан. YouTube хийж болно те Instagram дээрээ зүгээр те өөрийнхөө honest review-ийг хийгэрээ гэсэн байдлаар одоо бэлэг болгоо ирүүлсэн байгаа. Хамгийн түрүүнд тонероос эхлээд ярив. За тонер нь бол ялтчгүй бүр түрхсний дараа маш гоё мэдрэмжтэй, тийм хит шингэн биш, хит өтгөн биш. Plumping effect гэдэг чигтэй нэг гоё юм. Дотроос нь ингээд нэг юм ингэсэн юм шиг ингээд гаднаас нь ингээд нэг юм татцсан юм шиг тийм гоё дүүргээд дүүрсэн арьс маш гоё тийм залуу өнгөлөг харагддаг байгаа шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү төрлийн болгоод гэсэн энэ тонер найрлагандаа болохоор Black Pea Propolis Extract 72.6%, Honey Extract 10% гээд. Тэгэхээр Propolis Honey Extract нь өөрөө anti-inflammatory те үрслийн эсрэг, бактерийн эсрэг үйлчлдэг байгаа. Мөн хажуугаар нь маш сайн арьсанд тэжээл өгдөгөр алдартай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ лайн бол тэр чигтээ ер нь арьсанд маш сайн тэжээл өгдөг байгаа. Мөн дээрэс нь глицерин, sodium hyaluronate гэх мэтчлэн одоо маш сайн арьсыг чийгшүүлэх хэмигтэнд найрлаганд орсноороо энэ тонерыг бол нэлээд тийм гоё текстуртай болгоод өгч байгаа юм л да. Тэгээд энэнгээр би болохоор эхний хэсэгтээ хөвн шингээж арчаад исэн. Тэгээд сүүлдээ гоён мэдрээд хөвөнд шингээхээс чайрын санагдаад шууд арьсан дээрээ шингээгээд хэрэглээдэг одоо барыг дуусгаж байна. Тэгээд энэ нь болохоор харахад юм жижигхэн харагдаад байгаа юм шиг хэрнээ 150 ml-тэй. Тэгэхээр нөгөө ашиггүй савлгаа биш те маш нимкэн хэрнээ зөв пакэж байгаад байгаа юм болов уу гэж надад санагдсан. Энийг бол би ямар арьсанд санал болгох вэ гэхлээр бүх төрлийн арьсанд ер нь тохирох байх гэж бодож байна. Миний хувьд бол хойлмог, T-зонороо тослог, 2 хацраараа хуурай те. Нэлээд тийм батг гарамтгай, ретинол хэрэглэж байгаа үед эрүү хэсгээр эмзэгшээд байдаг те. Тэгэхээр тиймэрхүү үед бол энэ тонер бол надад маш гоё тохирсон. За дараа нь Ampoule нь байгаа. Propolis Light Ampoule нь болохоор шууд тэр чигтээ Propolis Extract орсон байгаа. Black Pea Propolis Extract 83%-тай буюу тэр чигтээ одоо Propolis Extract-тай ампул байгаа юм л да. Нэлээд сайн нэгтаршил сайтай гэсэн үг. Энэ ампулыг хэрэглэсэн үед маш тийм арьс гүн чийг аваад тэгсэн хэрнээ тийм стики мэдрэмж ерөөсөө төрдөггүй. Одоо ингээд түрхчээд араас нь ингээд нэг минутын дараа 2 минутын дараа ч юм уу те тосоо ингээд түрхэхэд нөгөө ямар ч ампул түрхээгүй юм шиг. Тэгэхээр ампул гэдэг чинь өөрөө маш тийм нэгтаршил сайтай, серумнаасаа илүү нэгтаршилтай, илүү одоо тэжээл өгөх зорилттой байдаг шүү дээ. Энэ бол тэгэхээр маш гоё текстуртай ампул байгаа л да. Түрхчээд ерөөсөө тийм батг гарсан тохиолдол надад ерөөсөө байхгүй. Анх бол би бол ампулнаас ер нь бол маш их айдаг. Яг нэглэгэд за энийг түрхчээд те миний нөгөө батг гардаг хэсгээр байна. Блэн гэд батг гараад их юм биш үстэй гэдгсэн чинь энэ ампул бол ерөөсөө тэгээгүй. T-зон хэсгэрээ тэгж тараад 2 хацраар бол маш гоё хуурайшилтыг намжаагаад чийгшүүлээд аюу тийм толгоор тийм өнгөлөг болгоод өчтдөг. Тэр яг л зэрэг дуусах юм байна. За дараагийнх нь Cosrx Propolis Light Cream гэж байгаа юм л да. Тэгэхээр энэ тосыг бас тэ нэлээд түрхээд бүр хан руугаа орчтой ёроол нь харагдаад. Тэгэхээр найрлагандаа бол Black Pea Propolis 65-69%-тай мөн Honey Extract тэгээ мөн дээрэс нь Royal Jelly Extract нэмээд орсон байгаа юм л. Энэ гурав гуруулаа орсон болохоор тэр юм уу арьсыг маш гоё чийгшүүлээд тэгээд бас тэ түрүүний хилдгээр ерөөсөө батг матг үүсгээд sticky мэдрэмж төрүүлээд D-зон хэсгээр тос ялгаруулад байсан юм байхгүй маш гоё чийгшүүлж байгаа. За Propolis болон Honey Extract нь арсны одоо үрслийн болон бактерийн эсрэг үйлчлэхээс гадна мөн маш сайн тэжээлэр хангадаг гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр үүн дээр нэмээд энэ тосон дээр нь Royal Jelly Extract орсон байгаа юм л та. Тэгэхээр Jelly Extract нэмэгдэхээр бүр илүү сайн одоо үр дүнгийн одоо түлхээд өгчөж байгаа юм л та. Тосыг нь нэлээд
гүн рүү шингээдэг, мөн тэжээлэр маш сайн хангадаг болгоод өчөж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ гурав нийлээд гуруулаа би бүр бүх төрлийн арсанд бүр тохирно гэж болоод байна. Миний ер нь харж байгаагаар Cosrx-ийн гаргасан хамгийн яг одоо хүртэл гаргасан хамгийн сайн бүтээгдэхүүнүүд гэж би хэлэхээр байна л да. Зөвхөн чигшүүлэх бүтээгдэхүүнээс те. Тослог арьстай хүмүүс, хуран арьстай хүмүүс ч те. Холимог арьстай, батгатай, өрөвсөлтэй, эмзэг ер нь тэжээлэр дутагдсан тэ өчлөө үүсэж байгаа ер нь бүхэл төрлийн арьсанд бүхэл төрлийн асуудалтай хүмүүст энэ лайн бол тохирно гэж бодож байна. Маш их сэтгэл хангалуун байгаа. Маш их сэтгэл хангалуун байгаа учраас гурвал ингэ оруулсан байгаа. За дөрөвдүгээр бүтээгдэхүүн нэг өөр төрлийн бүтээгдэхүүн оруулдаг байгаа шүү дээ. Энэ удаа Bayer Dog-ийн Balder Freak гэдэг юм body lotion оруулчлаа. За миний хувьд бол үнэртэй ус болон биеийн тоос ч юм уу лаа ч юм уу тэ жоохон тийм luxury брэндийн юмыг худалдаж авах айгуу дуртай. Гоо сайхны ширээн дээрээ тавиад тэ лагаа асаачаад ч юм уу эсвэл ингээ room spray энэ төр цацчаад зүгээр л ингээд хараа суужхтай айгуу тайвшрал мэдрэгддэг. Эмэгтэй хүн болгонд нэг юм тайвширдаг нэг юм хүчин зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр би бол яалтчгүй лагаа асаагаад нэг тийм гоё үнэрнээс таашаал авдаг төрлийн хүн юм шиг байгаа. За Bayer Dog бол 2006 онд Шведийн Стокгольм хотод байгуулагдсан тийм ниш luxury perfume одоо үнэртэй усны компани байгаа шүү дээ. Тэгээ Шведээс гаралтай хэрнээ Франц, Итали, Америкаар маш алдартай, Instagram-аар бүр алдартай тийм брэнд байгаа шүү дээ. За би энэ брэндээс бол үнэртэй ус, биеийн тоос те, гарын тоос гэх мэтчлэн одоо өөрийнхөө дуртай үнэрийг аваад хэрэглэх аягүй дуртай. Миний December favorites дотор орсон Balder Freak гэдэг body lotion болохоор үнэр нь айгуу гоё үнэртэй. Энийн үнэртэй ус нь байдаг, body lotion байдаг, тий. Shower gel нь байдаг, гарын тосон ч гэсэн байгаа бах гэж бодож байна. Би энийг яаж хэрэглэдэг вэ гэхээр ер нь намайг Instagram дээр дагдаг хүмүүс мэддэг байх. Байнгын одоо хөөстэй ван дотор хөвтдөг 7 хоногт ер нь 2 удаа заавал хөвтдөг байгаа. Хөвтээд биеэ үрээд маш сайн гуйжуулаад тэгээд гарч ирсний дараа биеэ бүр хөлийн одоо үзүүрээс гарын үзүүр хүртэл маш сайн тосолдог байгаа. Тэгэхээр тэгж тослохтой бол би зүгээр энгийн drugstore те нөгөө Neutrogena ч юм уу, Aveeno ч юм уу одоо fragrance free те тийм энгийн мөртлөөсөө сайн тосыг түрхдэг байгаа. Харин яг энэ хүзүү болон нэг юм энгэр цээж хэсгэрээ те нэг үнэртмээр байгаа хэсгэрээ ч юм уу иймэрхүү гоё тансаг мөртлөө гоё үнэртэй тосоо түрхдэг байгаа. Тэгэхээр энийг те хөлийнхөө өсгийнд түрхчихээр жоохон хайрантай. Гэтэ яг гоё үнэртэй өсгийтэй л болох юм те. Тэгэхээр энэ гоё тасаа хайрлаад тэг хөл мүл хавцаанаа бол нэг түрхдэггүй. Зөвхөн энэ хүзүү ингэр цээж хэсгэрээ те нэг юм те энэ хэсгэрээ ингээд түрхчихээр маш гоё үнэртдэг байгаа. Тэр иймэрхүү тасыг энэ хавцаанаа түрхчихээр нэг гоё тайван те тэгээд орондоо ороод хөвтөнгууд дээр болон хүнжил хэсэг маань их гоё үнэртэй болчдөг. Тэгээд усан дорсны дараа нөгөө халаад өмсдөг ч те халаадаа дараа нь аваад өмсгöd бас айгүй гоё үнэртэй болцсон байдаг. За Balder Freak гэдэг нь ямар учиртай юм бэ гэхлээр 1920-ад онд Францд Африкийн соёл маш их түлхүү орж ирсэн юм байна л да. Африкийн урлаг тий хөгжим, дуу, бүжиг, одоо зураг, соёл энэ төр нь одоо Францд бүр маш түлхүү орж ирсэн юм байна л да. Нэг үсэндээ тийм мод болж ирсэн юм байна л да. Тэгээ тэрнээс инспирэшн аваад одоо Balder Freak гэдэг нэртэй юм үнэр сентийг гаргасан юм байна л да. Balder Freak гэдэг нь өөрөө Францаас англи руу орчуулах юм бол African dance тий монголоор бол Африкийн бүжиг гэж орчуулагддаг. Тэгэхээр энэ Африкийн бүжиг гэдэг үнэрнээс бол би үнэртэй усыг нь авахд бол бэлэн байна. Маш гоё үнэртэй. Нэг тийм sweet, жоохон тийм floral тэгсээр нэг юм хурц ерөөсөө тийм биш. Айгуу гоё үнэртэй. Тэгээ манай нөхөр энийг үнэрлээд айгуу гоё үнэртэй юм байна гэж хэлжсэн. Эрэгтэй хүнд бол айгуу тийм секси үнэртэж байгаа юм шиг байсан шүү. December favorites дотор маань ийм дөрвөн бүтээгдэхүүн орсон байна. Тэгээ сэтгэлдээ хаваалцлаа. За асуулт хариултанда орё гэж бодож байна. За нэг ийм асуулт ирсэн байна. Гэрийн нөхцөлд хэрхэн арьсаа гуйжуулах вэ гэсэн байна. Гэрийн нөхцөлд арьсаа гуйжуулна гэхлээр одоо гэрт байгаа материалуудаа ашиглаад гэж ойлгож байна би. Тэгэхээр энэ бол маш их асуудалтай. Ягаад тэгэхээр гэрийн нөхцөлдөө DIY scrap ч юм уу DIY одоо гуйжуулах юмнууд гэж уусаа хүмүүс заагаал те. Pinterest дээр ч гэсэн ингээл битүүл байждаг те. Тэгэхээр хүмүүс голцоо юу хэрэгэлдэг вэ гэхлээр Ovios, coffee scrap, sugar scrap, эсвэл сода, baking soda. За тэгээ үүн дээр нэмээд honey, olive oil, avocado oil, coconut oil, lemon juice гэх мэтчлэн зүүсүүдийг хооронд нь хойлж гутгаад те аль нэгийг нь хооронд нь хойлж гутгаад нүрээ гуйжуулдаг тийм аргууд бол маш их заадаг. Гэхдээ эдгээр маань өөрөө маш их эрсдэлтэй. Ягаад тэгэхээр бүгдээрээ арсанд зориулагдсан яг бэлэн болсон бүтээгдэхүүн бол биш. Бүгдээрээ кичен зориулагдсан, хоол хийхэд зориулагдсан зүйлс. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэднээсийг аваад нүүрэн дээрээ хэрглэжлээ. Яг
арсанд ирритейшн өгөхгүй, эмзэгшүүлэхгүй байна гэсэн баталгаа байхгүй байдаг. Ялангуяа сахар, бейкинг сода энэ чинь те маш их хурц ирмэгтэй юутай давс те sea salt энэ чинь арсыг эмзэгшүүлэх, улайлгах тэ жижигхэн микротир үүсгэх их үүсвэр болохоор тэрийг угаасаа оруулсан бүтээгдэхүүнүүдийг санал болгохыг болцсон шүү дээ. Тийм учраас тэрийг заавал гэртээ өөрөө хийж хэрэглэнэ гэхээр арьсаа улмал эрсдэлт оруулж ийн гэсэн үг. За мөн дээрэс нь ойлыг бас хүмүүс их хэрэглэх гэдэг те coconut oil, avocado, olive oil энэ чинь өөрөө comedogenic level хэдтэй байна гэдгийг нь харж иж бас арьсандаа хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь coconut oil бол comedogenic level 4-тэй байдаг. Арьсын нөхцөлийг маш их бөглөдөг учраас батг үүсэх маш их магадaltaй. Тэгээд эдгээр дундаасаа хамгийн safe те арьсанд аюулгүй гэж үзэж байгаа зүйл бол миний хувьд бол цэвэр зүгийн бал гэж би бодож байна те. Цэвэр зүгийн балаар ядаж зүгээр массаж хийгээд угаагаад арилгахад бол нэг өрөвсөл болон бактери устгаад те ядаж тэжээлэр өгөөд хангаад одоо арьснаас арчигдах болов гэж бодож байна. Бусдаа бол би ер нь гуйжуулах төрлийн имийг гэрт хийгээд нүрээ гуйжуулаарэ гэж бол би хизээж зөвлөхгүй. Тэрний оронд зүгээр энгийн нэг айтаахан боломжийн брендийн пилинг жел аваад гэртээ ядаж пилинг желээр нэг 2-3 удаа 7 хоногт 2-3 удаа хэрэглээд байвлаарай. Арай найдвартай болоо гэж бодож байна. Арай нэг арьсанд аюулгүй байх гэж бодож байна. За надад хамтдасан баярлаа. Энэ түрээд өндөрлөж байна. Тэгээ дараагийн бичлэгээр Skin Rules гэдэг номоо ярихаар бэлдээд байгаа. Тэгээ дараагийн бичлэгээр ууслаад баяр таа.